Манай компани дээр одоо байгаа бүтээгдэхүүнүүд нь яг одоо ер нь амьдралын даатгал гэдэг нь дөрвөн төрлийн л одоо сангийн зохицуулах хорооноос гаргасан одоо төрөл зүйлээ хүрээнд ярих юм бол нэг дөрвөн төрөл байгаа. Дөрвөн хэлбэр гэж ойлгоо юм л да. Эрүүл мэнд байгаа. Хуримтлал байгаа. Тэтгэвэр байгаа. Амь нас байгаа. Тэгэхээр дандаа л хүнлүүгээ чиглэсэн бүтээгдэхүүнүүд байна гэсэн үг. Эрүүл мэнд. Амь насны бүтээгдэхүүнүүд бол сая ярьлаа. Яг саяных шиг байдлаар бол гарч ирнэ. Эрүүл мэнд бол бас дотроо бас 2 3 янз байна. Гэхдээ эрүүл мэнд. Яг хөө түрүүний яригдаагүй юмнууд гэвэл одоо тэтгэвэр хуримтлал байна. Яг хуримтлал нь болохоор бас урт хугацаанд хуримтлуулаад тодорхой зорилго тавьсан хүмүүс тийм зорилгын төлөө одоо мөнгө хуримтлал бий болгох. Энэ бол банкны бүтээгдэхүүн тавих ёстой байгаа тань л да. Нөгөө талд нь тэтгэвэр байгаа. Тэтгэвэр маань өөрөө бас даатгалын бүтээгдэхүүн гэж ярьдаг. Тэгвэл эрүүл мэндийн даатгалаас ч юм уу эсвэл амь насны даатгал бус даатгалуудаас юугаар ялгаад яг яагаад энийг даатгал гэдэг юм бэ гэхээр хүн өндөр насалдаг. Өндөр наслыг бас тодорхой хэмжээнд бас эрсдэл гэж үзэж болно. Өндөр насалж байгаа нь эрсдэл биш. Өндөр насны улмаас хөдөлмөрийн чадвар алдж байгаа нь эрсдэл. Тэгэхээр орлогогүй болно. Тэгэхээр энийг бол даатгалын тохиолдол гэж үзээд байгаа. Тийм ер нь ийм дөрвөн төрлийн л бас бүтээгдэхүүн байна л та.